За, улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоодын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт борлуулалтын бодит нөхцөл байдал болон дэлхийн нийтийн чиг хандлага, бусад улсын сайн туршлагыг харгалзан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн чадварыг сайжруулж, арилжааг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн үүсэлт хүрээнд өөрчлөлт оруулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд биржээр дамжуулан арилжах зохицуултыг тусгах, биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлэх, биржийн арилжааны үнийг олон улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны журам заасны дагуу зарлах, цацрах идэвхт ашигт малтмалыг биржээр арилжаасан тохиолдолд борлуулалтын мэдээллийг олон улсын атомын энерги агентлагт хүргүүлж байх зэрэг зохицуултыг тусган хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Ган Хуйг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа солилцох гэрээтэй холбоотой зохицуултын талаар, мөн зөмийн энергийн агентлаг байгуулах хэрэгцээ шаардлагын талаар, улсын их хурлын гишүүн Батнайрамд нүүрсний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан биржээр арилцсан гэрээний үнэд өөрчлөлт оруулах зохицуултын талаар, мөн нүүрсний борлуулалт хүргэлтийн нөхцөлийн талаар, улсын их хурлын гишүүн Батуулд биржийн арилжааг зогсоох зохицуултын талаар, мөн нүүрсний агуулах болон татан агуултын нөхцөл байдлын талаар, улсын их хурлын гишүүн Цогт Гэрэл хуулийн төсөлд туссан бараа солилцох зохицуулт болон гарч олзошгүй эрсдлийн талаар, улсын их хурлын гишүүн Мөнх Соёл биржээ идэвхжүүлэх, олон тоглогчдыг татан оролцуулах өөр боломж байгаа эсэх, мөн нүүрсний борлуулалтын төлөвлөгөөний талаар, улсын их хурлын гишүүн Жаргалан биржээр нүүрс судалж авсан аж ахуй нэгжүүдийн тээвэрлэлт хийх хугацааны талаар болон 2025 оны нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаар, улсын их хурлын гишүүн Сэд Дорж хөрөнгийн биржээр төрийн өмчийн болон хувийн өмчийн хэдийн компани ямар төрлийн бүтээгдэхүүн арилжаалагдаж байгаа талаар, мөн нүүрс тээвэрлэлт тээвэрчдэд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар, улсын их хурлын гишүүн Сайн Зориг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь бодлогын түвшинд экспортыг дэмжиж чадаж байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын гишүүн Соронзон Бод зах зээлийн нөхцөл байдалд уялдуулан зохицуулт хийх нь зүйтэй бөгөөд худалдааны нөхцлүүдэд анхаарах талаар, улсын их хурлын гишүүн Батболд хэлэлцүүлгийн явцад төсөл тусгагдсан зохицуултыг засаж сайжруулах талаар, улсын их хурлын гишүүн Жаргалан уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа сайжруулж бараа солилцооны нөхцлөөс татгалзах талаар, улсын их хурлын гишүүн Батнайрамд хуулийн өөрчлөлтөөр бүх асуудлаа шийдэг биш, биржийн арилжаанд менежментийн шинжилэл хийх шаардлагатай талаар, улсын их хурлын гишүүн Сайн Зориг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах, бараа солилцооны зохицуултыг анхаарах, мөн биржийн менежментээ сайжруулах, тээвэр логистикийн эрсдлийг худалдан авагч, тээвэрлэгч компаниуд хариуцах чиглэлээр бодлогоо барьж нүүрсний өндөр байгаа мөчийг үр бүтээлтэй ашиглах талаар, улсын их хурлын гишүүн Мөнх Баясгалан бараа солилцооны зохицуултыг тусгах нь зүйтэй талаар, улсын их хурлын гишүүн Сэд Дорж арилжааны багц томдож байгаа асуудалд анхаарах, мөн тээврийг сонголтоо болгох нь зүйтэй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар тус санал хэлсэн болно. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоодын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүчид нэмэлт оруулах тухай улсын их хурлын тогтоодын төслийг хэлэлцэх хэсэг талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.